Ирээдүйн хойч үе минь нэг л биш. Нэг л их архиуч тамхи татсан сүгсэл зүрүүд. Монголчууд Монголоо алдаж Монгол улс заншил маш хурдан ууршин сарниж байна. За ёс суртахууны тал дээр бол үнэхээр гудамжиг нүүрлжээ. Бараг сарын өмнө гудамжинд нэг ахмад хүн нэг залуутай хүчийг үзэж байсан бичлэгийг бид харсан. Тэр залуу ах цаханыг хүндэлсэнгүй. Түүнээсээ ч болоод сайн гүйлжүүлээ. Өнөөдөр нэг банд Эрдэмтэн багшигаа худлаа шаагаад байх хэмээн хуцаж байж гүйлж байна. Худлаа шаагаад байх гэдэг. Наам л мэдчихээ заяа. Хөөе. Ойлгосон. Чүм наа хүл тоожгоогийн шинж тэр чинь ой. Тэр бандын хохны ах цахаа мэдэхгүй бол ингэдэг юм. Тухайн бичлэгийг сошиал тавихтаа багшигаа доош нээх гэсэн хэрэг биз. Бид ямар ч ухаан ирээдүйг өсгөж бойжуулаад байна вэ? Хэдхэн хоногийн өмнө хүчин дүүсэн хэмээн лайв хийж дуйлан дарсан намуун дээр хэн аавыгаа зодлоо хэмээн цагдаа дуудсан байдаг. Ийм юмн дээр ястаа юу хэлэх хэлээ? Аавдаа гуйдуулчаад цагдаа дуудаж байгаа хүүхдийг тэжээж тэтгэсэн тэр гэрвэл эцэг их юутай өрөвдөлтэй. Аавыгаа гар хүрлээ хэмээн цагдаа дуудаж байгаа тэр охин юутай жигшэлтэй. Бидний багад ийм байлаа тийм байлаа гэж хууч хөөрмөрг байна. Зүгээр хүн чанар ах цах талаасаа бодоод үзэхдээ ахмад настай хүнтэй буруу мухаа харьцаж аав ээжигээ цагдаад өгч байгаа хүн огнуудад бид ирээдүгөө атгуулах цаг иржтэй. Монголыг гадныхан мөхөөхгүй, Монголыг монголчууд өөрсдөө л мөхөөх шинжтэй. Өсвөр залуу үедээ суур хүмүүжил олохгүй болжтэй мэдэхгүй.